Сайн байцгаана уу? Мөрөөдөлтөө хэрхэн хүрэх вэ ярилцлагын маань энэ удаагийн маань зочноор Авьяаслаг монголчууд 2015 шоуны маань шилдэг оролцогч Арн төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч докторант Абай маань оролцож байна. Танд өдрийн мэнд хүргье. За та бүхэндээ ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв болохоор мөрөөдөлтөө хэрхэн яаж хүрэх вэ гэдэг талаар сонирхолтой ярилцлагыг бол хийх гэж байна. За хүн болгонд мөрөөдөл гэж бол байдаг. Тэгвэл таны хувьд өнөөдрийн энэ өдий зэрэгт хүрэхэд мөрөөдөлтөө яг ямар арга барилаар хүрч байв? Мөрөөдлөө яаж биелүүлж байв? Тэр талаараа бас та үзэгчтэйгээ хуваалцвал. Яг мөрөөдөл бол өөрөө бас хийсаргүй. Миний хувьд болохоор зүгээр бас нэг юм өөртөө ойлгож авсан зүйл маань бол яг адилхан бодоод яваад идэг. Тэгээд хүний бодол гэдэг чинь хоосон байж болно. Эсвэл тэр бодлоо сааснаар буулгаад эсвэл хэрэгжүүлснээр амьдралтай бодит үр дүн гаргах. Тэрнийг дагуу би яадаг гэсэн гэхээр яг 4 жилийн өмнө яг магистрийнхаа сургалтуудаас очичоод тэг би өөртөө нөгөө яг юм 70 хумсаа байгаа шүү дээ. Тийм бодож байгаа юм байгаа. Тэргийг яг сааснаар буулгаад хэрэгжүүлж эхэлчихэж байгаа. Мөрөөдлөө биелүүлж чадаагүй маш олон хүмүүс байдаг. Мөрөөдөл яваад байна. Тэр мөрөөдөл хэвээрээ байсаар байгаа. Тийм дуустдаг. Тэгвэл маш олон залуучууд маань гадагшаа явж суралцах, тэтгэлэг авах, хэлний оноо авах ч гэдэм үү тийм. Ийм мөрөөдлүүд бол сүүлийн залуучуудад аягүй их байдаг. Таны хувьд бас 51 сургуульд 100% тэтгэлэгтэйгээр явж суралцаж байсан. Тэгээд энэ мөрөөдлөө биелүүлэхэд та бас ямар арга замуудыг ашиглав? Яаж энэ мөрөөдөлтөд хүрв? Би чинь Монголд өөрөө их сургуулаа төгссөн. Тэгээд их сургуулаа төгсөөд тэр үед болохоор юу бодож исэн гэхээр ер нь бол хэлээ сайжруулах хэрэгтэй байна. Гадаад англи хэл сурах хэрэгтэй байна. Англи хэл сурснараа би маш олон боломжууд өгөөд нээх юм байна гэсэн тийм бодлыг өөртөө аваад тэгээд би өөртөө нэг зорилго тавиад тэгээд би зорилгоо бол тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгэхэд бол би зорилготой хүрэхэд бол ямар алхам хийх хэрэгтэй юм бэ гэдгийг зүйлүүдээ тодорхой болгоод за би тэгвэл хэлээ сурах хэрэгтэй байна. Хэлээ сурахын тулд би юунаас эхлэх хэрэгтэй гэдгийг хэлчихсэн тодорхой болгож байгаа гэсэн. Тэгээ яг зорилготой хүн тэгээд мэдээж алхам хийснээр чинь багаар ингээд биелэлээ олно. Сүүлийн үед хүмүүс маань айгүйх арцсангоо нөгөө мөрөөдөлтөд хүрэхэд тодорхой аргуудыг ашигладаг болсон. Хоолол нөгөө The Secret гэдэг киног бас нууц гэдэг кино мэдгүй юм баг байхгүй. Тэрийг айгүйх амьдралтаа хэрэглэхийг айгүйх зорддог болсон. Зарим хүмүүс найлд энийг хэрэглээд үр дүнгуудээ хүртсэн байдаг. Тэгээд энэ чиглэлийн сургалтууд бас айгүйх сүүлийн үед айгүйх болсон байна. Тэгээд таны хувьд Secret-ийг ер нь бол амьдралтаа хэрэгжүүлдэг үү? Secret-ийг ер нь сонирхож байсан уу? Тэгээ нөгөө Secret гэдэг маш алдартай бүтээл баримтат киногоор гарцсан. Netflix-ээр байж байгаа тийм. Ном ч гэсэн байж байгаа. Миний мэдхэн бол бүх улсад бүх хэлээр нь хэлээр нь орчуулагдсан юм. Нэлийн том бүтээл бүтээл гэх юм уу тийм хүмүүс маш ихээр уншдаг, сонирхдаг бүтээл байдаг. Яг документ баримтат киног нь бол үзчихсэн. Миний санаж байгаа 2 жилийн өмнө үзчихсэн санаж байна. Хүн болгоо мэдээж мөрөөдөлтөд хүрэх боломж нь байж байгаа. Тэрний төлөө нэгээд тодорхой алхам хийгээд хэрэгжүүлээд явах юм бол хүрхгүй мөрөөдөл тий авахгүй даваа гэж байхгүй гэдгийг хэлхийг хүсэж байна да. Тэгэлгүй яг хүн болгонд мөрөөдөл байдаг бол тэр хүрхгүй мөрөөдөл гэж бол байхгүй. Тэгэхээр түүнд хүрэх гагцгүй арга зам гэж бол байдаг. Тэгэхээр энэ мөрөөдөлд ямар арга замаар хүрэх вэ гэж бодож явж байгаа маш олон хүмүүс байгаа ах гэж бодоод бид нэр өнөөдрийн нэвтрүүлгээр бас нэг мөрөөдлөө биелүүлээд явж байгаа нэгэн зочноос ирж оролцуулаад ингээд хуваалцлаа. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь бол мөрөөдлийг бол бодит болгох маш олон арга замууд бол байдаг. Тэгээд тэр тусмаа Secret-ийг амьдралдаа хэрэгжүүлчих юм бол бид нар илүү хялбар,
илүү одоо цаг хугацаа хэмж, илүү зардал хэмж одоо илүү бага хүчин чармайлтаар өөрийнхөө одоо нөгөө тэр аргуудыг одоо бэлэнд ийм техник байна, ийм арга байна гэдэг одоо квант физикийн шинжилгээ ухаанаар батлагдсан ийм аргыг одоо бид нараас амьдралдаа хэрэгжүүлээд өөрийнхөө тэр мөрөөдлийг биелүүлж яваасай. Зүгээр л нэг мөрөөдөл болгож бити бодож яваасай. Нэг хүн ч гэсэн тэр мөрөөдөлтөд хүрээсэй тий. Нэг эмэгтэй маань ч гэсэн одоо айл гэрийн аз жаргалтай сайхан эмэгтэй байгаасай гэдэг ийм зорилгоор одоо энэ сургалтыг бас явуулдаг. Тэгээд хэрвээ та мөрөөдөлтөө хэрхэн яаж хүрэхийг одоо хүрэх вэ гэж бодож байгаа бол мөрөөдлөө бодит болохыг одоо хүсэж байгаа бол одоо та бас бидэнтэй бас холбогдоод энэ сургалтын талаар бас мэдээллийг бас дэлгэрэнгүй аваарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн бидний урилгыг хүлээж аваад манай ярилцлагт маань хүрэлцэн ирсэн танд одоо маш их баярлалаа. Танд одоо таны амьдрал аз жаргал биелэх сайхан бүхнийг одоо хүсье өрөөё. Баярлалаа.